За сайн уу юу байна? За юу энэ да сонсох юу байна? За одоо өнөөдрийн хувьд бол сошиал орчныг нэлээд шуугуулж хоёр талцуулж байгаа сэдвийн талаар ярилцъя гэж бодлоо. Энэ нөгөө нэг одоо 6 сарын 7 сарын 20-нд эхлэх юм байна штэ. Олимп, зуны олимп Парисын. Аа. Тэгээд энэнд манахаас нөгөөх өмсөх хувцсыг Мишель Амазонко хоёр хийж байгаа юм байна. Тэгээд өнөөдөр тэр хувцас танилцуулсан чинь хүмүүс чинь зарим нь болохоор амар гоё байна, кул байна гэл зарим нь болохоор инста бишээ, урд зүгийнх байна гэл тэгтээ энэ хувцснуудыг хар бооч ээ. Харсан. Надад бол таалагдсан. Аа. Тэгээд чамд ер нь ямар санагдсан бэ? Ай би бас яг сайн хэлж мэдэхгүй байна. Яг хөө ингээ хувцсны хувьд бол зүгээр ингээ наадмаар өмснө гэдэг нүдээр харуул таалагдаад байгаа байхгүй. Тэгээ яг олимп дээр ингээд олимпийн нээлтэнд ингээд гарнаа гэхээр нэг л сүлдгүү юм шиг нэг тийм байгаад байгаа байхгүй юу. Аа. Манайх чинь зүгээр ингээд бүхий зодог шуудагтайгаа нөгөө нэг бүхий малгайтайгаа нөмрөгтэй гарсан сүртэй харагддаг шүү дээ. Тэр чинь барыг шалдан шахуу гарахад сүртэй харагддаг хэрнээ. Аа. Энэ болохоор надад тийм сүл ингээд харагдахгүй байгаа байхгүй юу. Аа. Модулуудаас нь босон болов уу юу? Бас магадгүй тий. Тэгээд ихэнх нь болохоор нөгөө нөгөө урд зүгийн ялангуяа одоо нөгөө манжуудын Аа. тухайн жүгийг гинтрийн үеийн тий одоо нөгөө нэг X төсийнхний хийсэн нөгөө нэг жүжиг байдаг ш аянгийн бороо мороо тий яг тэрний хувцас шиг харагдаад байна энэ гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгээ ингээд Аа, нарийнсаа тийм тий. харахаар нэрээ үнэн ч юм шиг харагдаад байна. Надад бүр яг энэ эмэгтэй ингээд нөгөө нэг ганцаараа байгаа эмэгтэй бол бүр яг аянгийн бороо харагдаад байгаа байхгүй юу сайн уу? Аа, тийм биш шүү. Яг ингээ хэлсний дараа харсан ч бас тийм байна. Надад бол яг хуу энэ зөвхөн модулууд нэг юм ургуур харагдж байгаа боловч энэ чинь өөр нээлтэнд өмсөх хувцас юм чинь. Яг Монгол юмнууд нь орсон, элементүүд нь орсон гоё юм байна гэж бодогцсон. Тэгээ Мишель Амазонко ерөнхийдөө Олимпийн хувцсыг хийдэг болсноос хойш манайх айгу гоё харагддаг болсон гэж би бодоод байгаа. Өмнө нь бол нэг 90-р хураавар сонин харагддаг байсан шүү дээ. Яг өмнөх жилүүдэд тий. Тэгээ бараг Мишель л Амазонко юм өмсдөг байсан шүү тий. тий одоо юу ч өмсдөг байсан. Эвлүүлэл өмссөн юм шиг өнгөөрөө л ялгардгаас яг нарийн хийцний хувьд нэг тийм онц байгаагүй. Мишель Амазонко хоёрыг бол би айгу мундаг дизайнерууд Монголдо айгу супер одоо дизайнерууд гэж боддог байхгүй барыг дэлхийд гарсан ч болохоор айгу гоё юмнууд хийдэг. Тэгэхээр энэ хоёрыг аваад ингээ хийж байгаад бол би баяртай байгаа. Тэр утгаараа бол би шууд дэмжсэн. Би одоо загвар үнэлдэг хинбэ гэж бодоод. Зөвхөн тэр утгаараа юу? Тийм тэгээ өмнөх одоо Олимпийн хувцас бас амар гоё байсан. Сая өмнөх бол үнэхээр гоё байсан тий. Тийм деталуудыг харахаар айгу гоё байгаа байхгүй. Одоо тэр манж гэдгийг ингээд нэг чамаг хэлээд нарийн харангуут нэрээ бас жоохон сонирч юм уу гэж бодогдлоо. Харин тэгээ хүмүүс бүр бүгд айгу хоёр талцсан. Тэгэл хоёр талцч байхад ер нь баг миний эсвэл миний Facebook найзууд тийм байгаад байна. Ер нь баг ингээл баг миний анзаарснаар 50-аас дээш баг 60% нь урд зүгийнх байна биш байна л гэл тэгээл байна. Тэгээ зарим нь болохоор яг модулуудын нүүрийг арай өөрөөр будаад нэг харьяа гэл бас нэг тиймэрхүү юу гаргасан. Энд дэр бүр ингээд харьцуулаад гаргасан. Өө тийм биш тий. Харьцуулаад тавьсан чинь. Тэгээ манайхан ч ууг нь бол ийм хантаац ихээсээ илүү дээл маань илүү гоё штэ тий. Энэ нэрээ нөгөө эмгтээчүүдийнх нь хувцас шиг яг харагдаж шүү тий. Тийм харин тийм. Тэгээд ингээд дээлтэй эрчүүд нь гэсэн нэг ийм хантаацтай тэгээд ингээд цүнх мөнгө нэг юм богцорхоо тий. Тийм байна. Жохон neutral өнгөтэй боловч ерөнхийдөө л яг биш тий. Одоо ингээ харсны дараа нэр яг тийм байна. Тэр анхааны хантаацыг харал та. Тэр халдсан нөгөө зөвөгийн эхнэрийн биш нөхрөө. Тийм шүү дээ. Тийм байна. Эмэгтэйчүүд нь ч гэсэн ерөнхийдөө доогоороо юм палачтай дээгүүр хантаацтай байд юм ба штэ тий. Энэ манжийн юу ч одоо мартсан байсан сая зургийг нь хараад тэгж харагдлаа л да. Энэ нэрээ ягаад юм хийчихвэ? Эсвэл ингээд өнгө нь яг ингээд таарчуу бүр яг энэ архааныхтаа бол бүр амар харагддаг байхгүй юу? Өнгөнөөс илүү яг завгар нь л байна л та тий. Харин тий. Надад бас тийг санагдаад байгаа нэг эсвэл нэг малгай оруулж өгөх хэрэгтэй байсан болооч гэж боддог шиг нөгөө Сүхбаатар матрын нэг гоё малгай байдаг шүү дээ нэг юм өдөм өдтэй тий. Тий.
Одоо энэ дэр тий хэрвээ хавтгай юм нөгөө нарны шиг малгай ороод ирвэл шууд хятад болтоо ш тэ. Жохон тий Монгол малгай л орохгүй бол тий эвгүй Монгол л нэг юм юм байна л та. яг одоо Сүхбаатар жанжны нэг юм малгай байд юм да, нэг намнаас өрөм ингээд нэг хүмүүсийн өмссөн байдаг юм дээрээ юутай Мгм. хойно юм үдэн ингээ хойшоогоо Мишель явуулсан. Амасанко яг деталь дээр нь анхаарснаа ерөнхий утга санааг нь ерөнхийдөө бодоогүй байна л та тий. Яг ингээд детальчилж харахаар айгүй гоё дээлсэн байхгүй юу. Би тэгэхээр Мгм. яг ингэж нөгөө хонжугийг мэг гэдгийг нь хараагүй байсан болохоор Мгм. ямар гоё дээлээ яа хүмүүс дургу байгаа юм болол гэж бодож ирсэн. Яг ингээ Мгм. харьцуулаад харахаар нэр утгын хувьд бол бас муухай юм биш үү. Зүгээр Монгол дийллээрээ байж болоогүй юм бах та. Тэгээ Монгол дээлэрээ ч юм уу эсвэл ингээд нөгөө нэг одоо бас залуу дизайнерууд залуу загвар зохион бүтээгчид айгүй гоё ингээд нөгөө нэг өмд цамц мамц гээл айгүй хөөрхөн ингээд хийдэг болцсон л шүү дээ. Бараг ингээд цамц нь бүр жоохон ингээд нэг өвдөг давсан урттай нэг юм палач юм шиг бас хийдэг болсон байл. Айгүй ер нь янз янзын загварууд Мгм. бэлээ. Энэ болохоор ингээд нэг тийм яг тэр чигээр нь оруулах гэж оролдонгуудаа дээлийг тэр чигээр нь оруулах гэж оролдонгуудаа хантаа зөмсөлсөн нь жоохон илүүц болцсон юм уу? Ер нь бол нэг жоохон ингээд нэг тэр тал руу яг яах аргагүй харагдчихад байгаа. Тийм байна л та. Тэгэнгүүт Яг хөө Монгол дээллийг ингээд хитрхи их өөрчлөлгөөр ер нь бол энэ дээл хятад үндэсний дээл хоёр чинь нэлээд ойрхон шүү дээ. тийм шүү дээ тий. Жоохон өөрчлөөд хитрхи загварын болгоч гэхээр хятадын тэр нөгөө дээл рүү аюу хурдан хэлбицэх гээд байгаа байхгүй тий. Аа. Одоо хятадын дээл чинь бол төрөл төрлөөр нь хийсэн тэр чинь олон том үндэстэй олон жил өмссөн янз янзын загвартай гаргацсан. Бид нар яг үндснийхөө энэ нөгөө дээлийн хэлбэрийг нөөцлөө жоохон палаж маягийн болонгууд л хятадын нөгөө чип пав шиг болчихж байгаа байхгүй яг энэ эмгтээчүүдийн өмсдөг тий. Аа. Харин Тэгэхээр ер тэгэнгүүт нь үндсэн дээлээ нэг оролдох хэрэггүй л юм байна да. тий харин тэгээд хантаац нь бас нэг тийм архаан нэтрих шиг болоод тэгэнгүүт миний бодлоор жоохон хөдөөний будалд хийе гэж бодоод ингээд алталгцсан болоо. Тэгэхээр арай Монгол харагдана гэд бодсон болоо. Гэхдээ яг ингээд нөгөө нэг тамирчид дээрээ яг ингээд өөрснөө хийж явахдаа төсөөлж үзсэн болоо гэд би бас бодож үзсэн. Яг ингээд тамирчид дээрээ өмсүүлээд төсөөлөх бас нэг өөр штэ тий. Жишээлбэл манай тэр Харин зодог шуудагтай тугаа бариад гардаг бараг шалдан гарч байгаа ирнэл харваас Монгол харагддаг штэ. тийм шүү дээ. Бид нар өөс Тий. үндэснийхөө онцлогийг бол үргэлж шингээж оруулж өгөх хэрэгтэй л дээ тий. Тэгээ нэг тийм сүнслэг байдаг штэ тэр бүхүүд ягаад чинь. Тийм шүү дээ. Тэр чинь манай Тий. Монголын одоо яг соёлын өвийг хадгалагчдын Монгол бүхийн хувцс хийгээд өвөр Монгол бүхийн хувцс хоёр ч эсрэг тэсрэг зүйлээдэг тий. Тэр манай Монгол бүх гэдэг чинь бол цорын ганц л байгаа зүйл байгаа байхгүй юу? Тий. Бидний бас цорын ганц ингэж харагддаг энэ өмсний онцлогийг шилжүүлэхээр бас нэрэл их сонио харагдаж байна да энэ хантаас. Харин тийм. Тэгээд тэр дээр болохоор ингээд энэ одоо жагсаалтанда тэр дээлүүдээ өмсөж гарчаад тэгээ жирийн үедээ болохоор тэр дээдлийн өмд энтрийг өмсөх юм шиг үлээ. Эмэгтэйчүүдний нью бүхтэй цамцаа ингээд өмсөх юм шиг үлээ. Миний бодлоор энэний оронд нөгөө нэг зүгээр шууд дотор цамцтайгаа байвал те тэр чинь ингээд зах нь угаасаа Монгол гэдгийг мэдэгдэж байгаа үстэй. Харин одоо яах юм бол би ч бас загварын сайн мэдлэг байхгүй байгаа болохоор тэгээ хийцийг нь харуулвал гоё юм байна гэж бодсон. Тэгэхээр Мишель Ламосанко бас хийцэн дээр нь анхаарсан бол өмнөх жилийнхаа одоо олимпийн хувцснаас арай өөрчлөх гэж байгаад жоохон алдаатай загвар гаргацсан болов. Миний бодлоор болохоор ингээ хантаз илүү харагдаад байгаа учраас зүгээр ингээл захтай ингээ цамцаа. Тэгээд тэрнийхээ ангир дээр нь хаана чиний газар Монголиа тим ч юм уу нэг нөгөө талд нэг юм Парис 2024 гэдэг ч юм уу тим бичгтэй байгаа л тэгэл явчихад баг болно гэж бодож байгаа. Хамагттай одоо нөгөө нэг нарийн хийцэн энэ хантаацныхаа хээдэр ах шиг байна тий. Харин Уг нь тийм бол байлээ тий. Монгол одоо энэ нөгөө нэг тэр сүлс сүлсийн үл цагаан туг яваад ах шиг байгаа шүү дээ. Тэгээд тийм тэгснэ байна. дунд нь болохоор тэр Парисын олимпийн нөгөө нэг бэлэг тэмдгийн гинэ энэ галт бамбар нь. Тийм байна. Тэгээд Go доороо Mongolia манай team гэд бичсэн. тий уг нь манай хатгамлууд нь нөгөө бол уул их гоё. энэ төр байж тий. Яг айгу хатгамал нь бол өстой гоё зурсан юм байна. Энийг аваа ичхэр тэгээд нөө Мишель Амазонкийн хамгийн гоё юмнууд нь байхгүй бол байдаг л нэг дээл цамцал болчих юм да тий. Тийм тэгэхээр энийг одоо доторх цамцсан дээр нь хинж хаашаа юм. Ямар ч байсан манайхан бол айгүй л хоёр талцаад би тэгээд эхлээд бас би нэрээ загвар шөмжилдэг хинбэ гэж яг чиний ярьсан шиг бодоод хараад хүмүүсийг ингээд уншаад байсан чинь нэрэл аянгийн бороо нэрэл хоонж үгийг
Хонж үгээхтэй бүр тэр харьцуулсан зургийг харсан чи бүр яа харахгүй Тийм тийм байна. байна. Тэгээд за бас ард түмний нүд худлаа биш юм байна гэл би бас шүүмжилээ Тийм. ярих хэрэгтэй юм байна энэ талаар гэж бодоод Тийм байна. Олон түмний нүд бол үнэн байт юм байна. Би бол сая хэллийгүй бол яагаад заавал энэ сэдвээр ярих гэж юм бол гэж бодож ирсэн. Тэгээ гоё л шүү дээ. Мишель Амсонко гэдэг ингээд залуу дизайнеруудаа эрхээ өгчдөг. Өмнө нь яг энийг хин дизайнерыг хийдэг байсан нь тодорхойгүй те нийтэд зарлаагүй. Тэгээд ийм янз бүрийн сонин загвартай хувц өмстэй байсан. Зүгээр л бараг хижак, шар хижак өмдтэй гардаг байсан санагдах. Тийм. Тэгээд нэг тийм Korean Airlines шиг нэг бол шар нэг бол цэнхэр нэг тийм пижак өмдтэй яваад байдаг байсан. Яг тэрийгэ бодвол Мишель Амазонко бол яг харахгүй ингээд шин төвшөнд бол аваачсан тэр Токиогийн Олимп дээр те. Тийм болохоор айгүй дэмжиж кашмир ч юм уу юу чи нэг өнгөн ч жоохон сүргүү болчиход байгаа юм уу мэдгүй нэг л тийм сүлд яг харахгүй харагдахгүй байгаа. Надад бүр тэр шалдан бүх нэг харагдаад байна. Олимпийн хороо нэг бол энийг юу яадаг болмоор юм да тий. Олон нийтийн дунд юм тендер юм аа эсвэл одоо уралдаан зарладаг ч юм уу тий. Дахиад бидний мэдхгүй мундаг дизайнерууд байгаа шүү дээ одоо орчин цагийн. Тэдрээс яг Мишель Амазонко гэхгүйгээр ингээд харьцуулж үзэж байгаад ард түмнээс санал асуулга авд юм уу? Аль эсвэл өөртөө тэр Олимпийн хорооныхон харахаар одоо бас ар үрийн хаалга орчт юм болов. За бас магадгүй юм да манайх чаас ар үрийн хаалгадаа сайн ч. Уг нь тэр нөгөө нэг нодлон билээ өөрсний нөгөө Project Runway гэдэг Монголынх явсан тэрэн дээр бол аюул лаглаг дизайнерууд залуучууд гарч ирсэн шүү дээ. Яг би тэрийг үзэж хахад тэрний тэр төрүүлдэг залуу мал бол үнэхээр мундаг байсан. Тэд нар мэднийг одоо ингээ яах вэ? Өөрснөө хий гэхгүй загварыг гаргаад өгчгөө тэгээд тэр чинь одоо ингээ зохиогчийн эрхийн чамд үлдээгээд ингээд хийцийн бол ингээ Мишель Амазонко ингээд хийяч гэдэг юм нэг тийм байдлаар те үнэхээр яг тэр хоёроор хийлгмээр байгаа бол нэг тийм хамтарсан байдлаар бас хийвэл сонирхолтой л байх байсан. Тэр бас манай дизайнерчууд бас эготой хүний имийг тэгж өөрсдөө хийж өгөх юм болов эсвэл өөрийнхөө имийг Мишель Амазонко төгнө гэдэг ч бас зохион бүтээгчийн хувьд тавгуул халтаа зүгээр нээлттэйгээр зарлуул бас зүгээр л юм. Одоо ингээд нэгэнд хийцэн имийг чинь зөвшөөрөхгүй байна гэх нь хаашаа тий. Энэ болохоор нөгөө Токиогийн Олимпийн өмнөх юм байна. Өмнөх нь бол бүр шал өөр байгаа байхгүй юу? Тэгээ энэ айгүй гоё цоглог өнгөтэй айгүй галцхтай гоё загвар байсан тий. Айгүй гоё. Тэгээд хэмж гоё байсан, загварч гоё байсан, илүү дутуу хантааз байгаагүй, хойтлын тэр намирсан зүйл мөл ингээд бүх зүйл айгүй гоё байсан. Тэгээд энэ жилийнх тэр нөгөө нэг яг нээлтийн хувцас, тугчны хувцсны тэр нөмрөг завтай гарч ирнэ энэ жил. За тэгвэл бас ямар мөрний эрэг дээр нээлтэн болно. Тэгээд завтай гарч ирнэ. Тэгээд тэр нөмрөг энтрийг бол яг тооцоолж хийсэн гэсэн тайлбар өгсөн байлээ өөрснөө. Тийм. Тэгээд нээлтийг харъя даа л гэж бодоол байж байна. Миний хувьд бол нэрээ харахгүй гоё болсон байна. Хатгамлыг харахад бол үнэхээр гоё байна. Тэгтээ харахгүй нэг тийм жоохон аянгийн бороо явчихжээ л гэж дүгнэлтэнд хүрсэн дээ. Тийм байна. За тэгээд одоо тамирчтай өмсөхөр ямар харагдах нь уу? Нүүр мөрн тий юм бодоггүй модельүүдэд биш харьяаж харагдах нь уу? Яг алхаад явахаар бусад улсуудаас яаж гоё онцгойж харагдах нь уу? Аль эсвэл олон хүний шүүмж ирэхээр яг эцсийн хүчтэй өөрчлөлт юм болов энэ загвараа? Өөрчлөлтгүй болов тэгээд ямар ч байсан бидний санал нэг иймэрхүү байдаг тий. Тэгээд тамирчтай бас ингээд нэг явхаас өмнө өмсүүлээд бид нарт гоё харуулад тэгтээсээ гэж бас ягаад ч хүсэж байгаа нэг тийм модельүүд биш ингээд тамирчт нь яг өмсөд харуулвал ямархуу байх нь тий бас өөрч гоё ч байж болно шүү дээ илүү тий. Тэгээ одоо тэгээ малгайтайгаа бүрэн хувцасаар ямар байж ах нь тий. Тэгээд хараад айтайхан харагдчих магадгүй бах уу. Тэгээд өмнөх юунаасаа бас жоохон нийтэд бас жоохон зарсан байлээ шүү дээ тий. Тэгээд яг ингээд нөгөө нэг тугчны яг тийм ёслолын биш хувцснуудаа бас энэ жил зарах байхал гэж би харж байгаа. Хүмүүс аюу гой дэмжиж авдсан байлээ. Тэгээ надад бол тэгтээ фантазныхаа деталь яг үнийг хэлэхэд үнэхээр таалагдлаа. Одоо тэр доотлынх нь уулан хээ тий. Тэгээ хатгамал нь уулан хээ амар гоё байна. Дээдл нь тэр Парис Олимпийн лого нь гоё байна. Одоо бүх юм л гоё байна. Яг ингээд наривчлаа харахаар яг холоос бүтэн хувцсан сонио харагдаж гэсэн фантазны хээ бол надад таалагдлаа. Би л гадуур зарвал аваад
ингээд дурсгал олгоод өмсөөд явхад энэ жилийг л бид нар одоо дурсна гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. 24 оны Парисын Олимпийн ийм хувцс гэдэг чинь баг түүхэн хувцс болоод үлдчихэж гэсэн үг шүү дээ. Тэгээ гадуур цаасар мараар бол дээлэн дээрээ ч юм уу өмсөхөд аюу гой тохиромжтой. Янз бүр л харагдчихээн да уг нь. Тийм харин тийм. Тэгээд яг бүр холоос бөөнөрөө өмссөн явж байхад бас аянгын бороо заавал харагдхал бүлдээ зүгээр яг эн чинь ихний танилцуулган дээрээс бид нар ингэж дүгнээд байгаа юм. Тэгээд юу ч гэсэн бүгдээрээ тэгэл Олимпийн нээлттэй хүлээгээд тамирчтай амжилт хүсээ сууж ий да. Тийм Мишель Ламсанко маань яг олон түмний энэ саналлаар дараагийн удаагийн Олимпийн хувцсыг хийвэл бас ингээд нийтэд нь яаж харагдах уу гэдгийг бодохгүй бол деталь дээр л илүү анхаарсан юм шиг санагдлаа тий. Бүх юмыг гоё багтаагаад хатгамлаа хийх гэсэн чинь хантаа дээлэн дээр хийхэд хэцүү хантаа зулгаа хийсэн чинь юм манж үндэснийх шиг болчлоо гэд энэ арт түмний шүүмж бас үнцэнтэй. Ганцхан одоо нэг хүний л зөв гэсэн байхгүй. Тэгэхээр гой хүлээж авах гэж найдаж байна. Тэгэд яг Олимпийн нээлт гэдэг бол загварын шоу биш учраас яг тэр деталлуудыг тэгэж камераар татаж ойртуулж харуулна гэхээсээ илүү ер нь ингээд Монгол гэдэг юмас харуулахыг хүсэж байгаа шүү дээ тий. Тэр утгаараа бол бас жоохон нэг тиймэрхүү бас мэдрэмж төрөөллөө. Үндэснийхээ төлөөлөл болж байгаа Монгол гэдэг улсын өнгө тодорхойлж байгаа. Тэгэхээр энэ бол гаднаасаа харагдах нь чухал л да. Тэр одоо дээр нь юу байна гэдгийг монголчууд бид нэр өөрсдөө л бэлэгдлийн чанараар олж харж байгаа болохоос гадны хүн хараад өө Монгол хээ байна. Энд чинь юуных ямар гоё хатгамал вэ гэдэг тэгж нэг телевизээр бол харахгүй шүү дээ. Харин тий. За тэгвэл тэгээд хэдүүлээ. Олимпийн наадмаа хүлээе да. Энэ манай өгч жоох амигуд маялаад байна. За баяр таа. За дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.